Сайн уу? Өмнөх дугаараар бид тархины хэмжээний талаар нэлээд ярьсан. Бас оюун ухаан, ухамсар гэсэн ойлголтуудыг тодорхойлохыг оролцсон. Тархи байхгүй бол оюун ухаанч, ухамсарч байхгүй гэж ярьж байсныг та санаж байгаа ах. Үе үеийн хүмүүсийн тархины талаарх ойлголт харилцан адилгүй байсан байдаг. Эртний грекийн философч Аристотель тархи бол зүрхний үйл ажиллагааг л дэмждэг зүйл. Зүрхэл чухал гэж боддог байж. Харин Ромын отож Галлийн тархи бол бодол, сэтгэл хөдлөл, үйлдэлийг зохицуулдаг эрхтэн болохыг анх таньжээ. Тархи мэдрэлийн системийн хамгийн анхны зураглалыг 16 дугаар зууны Бельгийн анатомч Андреас Весалиус тун наривчлалтай үнэн зугааргасан байна. За тархины бүтцийн талаар арай дэлгэрэнгүй ярилцахын тулд хамгийн жижиг нэгжээс нь эхлэе. Ямар ч амьд орших үед оршин тогтнохын тулд мэдээлэл хэрэгтэй. Дэлхий дээр анхны амьтч үүсээгүй байх тэртээ үед далайн нууцлаг хүнд оршиж байсан нэг организмуудад ч мөн адил эргэн тойрноо мэдрэх хоорондоо харилцах арга зам хэрэгтэй байлаа. Тэгвэл яаж харилцаж болох вэ? Бидний ертөнцид юу хамгийн илбэг байна? Энэ бол химийн бодисууд. Ус, давас, хүчил төрөгч, хоол хүнс гээд бүгд химийн бодисоос бүтсэн шүү дээ. Тийм учраас анхны амьд организмууд орчиндөө тодорхой нэг химийн бодис байвал таниад хариу үйлдэл үзүүлдэг. Бас хоорондоо харилцахын тулд өөрөөсөө химийн бодис ялгаруулдаг болж эхэлжээ. Хуурай газрын амьтад үүсээгүй байсан учраас энэ химийн сигнал нь зөвхөн усаар дамжин эргэн тойрондоо хүрдэг байлаа. Мэдээж усаар дамжсан химийн бодисыг хүлээж аваад таниад хариу үйлдэл үзүүлнэ гэдэг харьцангуй удаан процесс. Тэгвэл амьд организмууд мэдээлэл дамжуулах өөр нэгэн энгийн хэрнээ хурдан шийдэл олжээ. Энэ нь цахилгаан. Эсүүд яаж цахилгаан гаргадаг юм бол? Яаж гэвэл бүхий л амьд эсүүд орчинтойгоо ионы солилцоо явуулж байдаг. Аливаа эс мембраны суугаа нээж ионууд ялгаруулах үед эсийн гадруугаар маш хурдтай цахилгааны үйлцэл мэт үзэгдэл ажиглагдана. Энэ цахилгаан сигнал нь амьтдад аюулын өмнө маш хурдан хариу үйлдэл үзүүлэх, биеийн эсгүүд нь хоорондоо уялдаатай хөдөлгөөн хийх үндсэн зам нь болон үлджээ. Химийн болон цахилгаан сигнал. Энэ хоёр төрлийн сигнал нь хувьслын дунд үүсэж улмаар бидний оюун ухаан мэдрэхүйн үндэс болжээ. Ингээд харуул амьд бүхэн бид өөрсдөө ч гэсэн цахилгаанаар ажилтдаг биохимийн машинууд юм биш үү? Эхэндээ тархи гэж байсангүй. Мэдрэлийн эс буюу нейронууд яагаад үүсэх болсон ойлгомжтой боловч яг яаж үүснэ таамаг хэвээр байна. Ихэнх эрдэмтэд нейронууд далайн мөгөөрсний биед үүссэн гэдэгтээ санал нийлдэг. Харин бусад нь нейронууд бие биенээсээ үл хамаарах өөр жижиг амьтдад нэгэн зэрэг үүссэн гэж үзэх нь ч бий. За тэгвэл нейрон гэж юу вэ? Нейрон нь эсийн бие ба модны мөчир шиг салбаруудаас бүтсэн гачиргалтай хэлбэртэй мэдрэлийн эс. Компьютерийн хувьд транзистор гэсэн үг. Нейронуудын мөчрүүдээрээ хоорондоо холбогдож дохио дамжуулдаг. Нейрон руу дохио дамжуулж буй мөчир буюу оролтыг нь дендрит, харин дохиог боловсруулсны дараа гаргаж буй гаралтыг нь аксон гэж нэрлэнэ. Нейроныг энэ оролт гаралтын тоогоор 4 ангилдаг. Юниполар буюу нэг салбартай нейрон нь оролтгүй зөвхөн нэг гаралттай. Иймээс сэр нуруутай амьтдад байдаггүй, бидэнд бол огт байхгүй. Харин шавж зэрэг харьцангуй доогуур хөгжилтэй амьтдад булчингийн хөдөлгөөн удирдахад илбэг тохиолдно. Байполар буюу хоёр салбартай нейрон нь нэг оролт, нэг гаралттай. Ийм төрлийн нейрон жишээ нь бидний нүдэнд байдаг. Оролт нь гаднаас гэрэл хүлээж аваад гаралтаа тархины бусад эсэд дамжуулснаар бид юм хардаг гэсэн үг. Дараагийнх нь мультиполар буюу хоёроос олон салбартай нейрон. Ийм нейрон маш олон оролттой, ганцхан гаралттай. Өөрөөр хэлбэл олон дендриттэй нэг аксонтой гэсэн үг. Ийм нейрон олон их усүрээс сигнал буюу мэдээ хүлээж аваад түүнийгээ боловсруулад ганцхан тийшээ гаргана. Ийм төрлийн нейрон бидний тархи нугасанд байдаг. Сүүлийнх нь псевдоюниполар буюу хуурмаг нэг салбартай нейрон. Ийм нейроны аксон нөөрөө хоёр салбарласан байдаг бөгөөд бидний мэдрэхүйг хариуцдаг. За нейроны тухайд юм байна. Тархины эсүүдийг ерөнхийд нь нейронууд болон нейроны үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй глая эсүүд гэж хоёр ангилж болно. Глая эсүүд нь нейроныг дэмжих, хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Нейрон цахилгаан сигнал дамжуулдаг. Энэ талаараа цахилгаан залгуурын утастай төстэй юм шиг. Утасны гол нь хэрвээ аксон бол гадуур тусгаарлагч бүрхүүлийг нь глая эсүүд үүсгэнэ.
Бидний үс, арьс гэд ихэнх эсүүд байнга нөхөн төлжиж байдаг. Харин тархины эс шинээр бий болдгоо гэдэг яриаг магадгүй та сонсож байсан байх. Тэгвэл хараахан тийм биш. Хүний тархинд өдөр бүр ой санамжтай холбоотойгоор 1000 орчим нейрон шинээр бий болж байдаг. Үзсэн кино, уншсан ном, идсэн хоол, найзтайгаа таарлаад ярьсан сонио ачин гээд шин дурсамжуудыг хадгалахын тулд тэр шүү дээ. Гэхдээ бид нар өнгөрсөн мягмар гаргийн өглөө юу ийдснээ сандаг байлоо. Өдөр тутмынхаа энгийн дурсамжуудын ихэнхийг л марцчихдаг шүү дээ. Түүнтэй адил шинээр үссэн 1000 гаруй нейроны ихэнх нь том удалгүй өгдөг байна. Цагийн ирэхээр амьтдад нейроны бөөгнөрөл буюу анхны төв мэдрэлийн систем үүсч эхэллээ. Ингэснээр зөвхөн сигнал дамжуулаад зогсох биш, сигналыг боловсруулж мэдээлэл гарган авч чаддаг болж эхэлсэн байна. Чухал мэдээллийг хүлээн авахд ойр учир тархи нь ам нүдтэй ойрхон үссэн байдаг. 360 сая гаруй жилийн өмнө хуурай газрын эзэнэн амьдарч эхэлсэн амьтдад тархи гэж хэлж болох нейроны бөөгнөрөл, неокортекс буюу нарийн төвхтэй сэтгэхүйн үйлдэлийг хариуцдаг хэсэг нь аль хэдийнэ бий болчихсон байжээ. Өмнөх бичлэг дээр түүхэн цаг үеүүдэд хүний тархины хэмжээ яаж өөрчлөгдөж байсныг бид харсан. Тэгвэл үүний шалтгааныг эрдэмтэд юу хэрхэн тайлбарладаг юм бол эртний хүмүүс хүчирхэг ирүүгээ том тархиар сольж авчээ. Юу гэсэн үг вэ гэж үү? Хүний өв эцэг болох эртний амьтдын эрүү нүүрний булчин маш чанга. Ийм болохоор гавлын яс чөлөөтэй хөгжөхөд саад болдог байжээ. Ясны бүтэц ямар байх нь түүнийг тойрсон булчингийн бүтцээс шууд хамааралтай. Гэтэл 2.4 сая жилийн өмнө зүгээр явж исэн нэг хүний нэг ген санамсаргүйгээр мутацид орсон байна. Энэ мутацаас гарсны дараа зэрэгцээд булчингийн ширхээлх нь маш нарийн, эрүү нүрний булчин харьцангуй султай хүмүүс төрөн гарсан байна. Энэ давхцал нь тэр мутацийн үр дүнд хүний гавлын яст хэлж тархинд өсөж томрох зайг нь тавьж өгчээ гэсэн дүгнэлтэд хүргэсэн юм. Тархи ажиллахын тулд энерги шаардлагатай. Том биетэй, том тархитай амьтдад хоол тэжээл илүү их хэрэгтэй болно. Ингээд хүн ан агнаж галыг нээснээр хоол үнсээ болгож иддэг болов. Улмаар тархийг хэрэгцээ тэжээлээр хангаж улам бүр томорч хөгжих боломжийг нь нээсэн гэсэн ойлголт түгээмэл байдаг. Амьтад амьдарч олширч хөгжихийн хэрээр янз бүрийн мутацууд бий болж байдаг. Мутацийн үр дагавар бүр харилцан адилгүй байна. Мутацийн дүнд бий болсон аливаа шинж хэрвээ эерэг үр дагавартай байвал тэр шинжийг агуулсан амьтад үр төлөө үлдээх, тэгээд үр төлдөө тэр шинжээ өвлүүлэн үлдэх магадлал нь нэмэгдэнэ. Ингэж шалгарал явагдсанаар тухайн амьтдад амьд үлдэхэд хэрэгтэй, сүрэхтэй хэрэгтэй шин чанарууд шалган үлдэнэ гэсэн үг. Үүнтэй адилаар хэл яриа зэрэг нийгмийн чадварч гэсэн байгалийн шалгарлаар шалгаран үлдсэн байх боломжтой. Тэгвэл яагаад бидний тархи одооныхоос илүү томроогүй юм бол? Эхэндээ бидний тархи огцом томорч явж байгаад яваандаа хэмжээнд тогтворж бүр сүлтийн эсгээрээ 3-4% жижигэрсэн байсан. Энэ яагаад юм бол? Том тархитай байхын ер нь сул тал нь юу байна? Тархины хэмжээ томорсоор байвал мэдээж толгой хүнд болно, илүү их энерги шаардна, том толгойтой хүүхд төрөх хэцүү гэх таны толгойд олон янзын хариу эргэлдэж байгаа. Тэгвэл та зөв бодож. Бидний тархи хэтэрхий томрвол яваандаа давуу талаасаа сул тал нь илүү их болно. Бидний тархи бага зэрэг жижигэрсэн байлаа гэд санаа зовох зүйлгүй. Компьютерийн процессорын хэмжээ том байлаа гэд хүчтэй байдаг үетэй адил тархич гэсэн том байвал ухаантай байна гэсэн үг биш. Эрдэмтэд генетикийн судалгаагаар бидний тархи өмнө байснаасаа илүү хөгжингүй болсныг харуулсаар байгаа. Загас, шувуу, хөхтөн амтан гээд орчин үеийн сэр нуруутай амьтдын тархины бүтц нь олон сая жилийн эволюцийн дүнд бүгдээрээ нэг нийтлэг бүтцтэй болж хөгжсөн байдаг. Тархины бүтцийг олон янзаар ангилж болдогч хэлбэр болгох үүднээс тархийг урд, дунд ба хойд хэсэг бас нугасны хэсэг гэж дөрв ангилж үзье. Бидний тархи ихэн эвлээд анх бүрэлдэхдээ гуурс шиг хэлбэртэй байж байгаад энэ нь сунаж өссөөр бидэнд танил болсон хэлбэрээ олдог. Урд хэсэг нь их тархи болж хөгжин, дунд хэсэг нь харааны төвийг үүсгэж, харин хойд хэсэг нь урт давтар тархи ба бага тархийг үүсгэнэ. Хүний их тархины гадна хэсэг нь хотгоор гүйтгэр өвчлөн ихтэй байдаг. Энэ нь бага зайд ихийг багтаах гэсэн орлого гэж хэлж болно. Хүний тархины бор давхраг гихтэл дийлгээ тавьбал бараг А2-ын цастай ижилхэн тийм том талбайтай. Ийм том зүйлийг толгой дотроо багтаахын тулд үрчилгэхээс зөр аргагүй. Тархины хойд хэсэг нь амьсгал, зүрхний цохилт зэрэг хүний амин чухал үйлдэлүүдийг бас хөдөлгөөнийг хариуцдаг маш чухал хэсэг.
бид гитар тоглох, бөмбөр зохиох гээд янз бүрийн хөдөлгөөн хийж чадаж байгаа нь бага тархины л ач тус юм. За тэгвэл тарих үнэхээр чухал юм байна, ойлгомжтой. Тэгвэл энэ яриагаа өндөрлөхийн өмнө нэг асуулт асууя. Амьтад заавал тарихтай байх ёстой юу? Тарихгүйгээр сайхан амьдарч болох юм уу? Тарих үүсгэхээс өмнө оршин байсан, одоо ч оршин байсаар байгаа далайн од гэх мэт амьтад одоо ч тарихгүй хэрнээ амьдарсаар л байна. Ургамлууд бас маш энгийн биологийн бүтцтэй амьтад нь тарихгүйгээр ч амьдрал байж болдгийг баталгаажээ. Харин хүмүүс бидний хувьд бодох, сэтгэх, гайхшрах, баярлах, хүн байхын тулд тарих заавал хэрэгтэй мэдээж. За тархины талаар ярилцсан болохоор дараагийн дугаараар сэтгэл хөдлөл яаж үүсдэг? Биднийг баярлуулж, уурлуулж, уйлуулдаг дааврууд яаж ажилладаг талаар ярилцъя. Дараагийн нэм гараг хүртэл түр баяртай.